туризм в Бурятии бурно развивается. Буряди аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн 3 жилд дэд бүтэц болон шидэт байгаль төсөлд 1 тэрбум гаруй рубль зарцуулжээ. Хөрөнгө оруулалтын 8 төсөл хэрэгжүүлж, жуулчдын тоог хагас саяд хүргэх зорилготой юм байна. Үүнтэй зэрэгцэн байгаль орчинд үзүүлэх хүний нөлөө нэмэгдэж болзошгүйг парламентын гишүүд санаа зовнон ярьж байна. На окружающую среду. Юуны дөрөнд байгаль орчны асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Өнөөдөр ярьсан томоохон цар хүрээтэй төслүүдийг шийдэхэд хамгийн чухал зүйл юм а. Байгаль эхийн бүтээсэн байгаль нуур болон бусад газрын хэвээр нь үлдээн хамгаалж хадгалах учиртай. Депутаты считают, Гишүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдад ая тухтай орчин бүрдүүлэх нь чухалж, үүний зэрэгцээ байгаль хамгаалах хууль тогтоомжийг заавал мөрдөх ёстой гэж үзэж байна. природы. Аялал жуулчлалын хуулийг хэрэгжүүлэхдээ зөвхөн жуулчдад бус байгаль орчин нутагт эртнээс амьдарч ирсэн оршин суугчтай ч мөн бодолтой хандна. На заседании Хуралдаанаар тээврийн хүртээмж гэрэлтүүлэг ариун цэврийн байгууламжийн тогтчлт болон хог хаягдлын асуудлагч хэлэлцэж аялал жуулчлалын сайдаас асуулт асуулаа. туризма. Жуулчдын урсгал нэмэгдэнэ гэдэг нь хог хаягдал гаргана гэсэн үг. 100 мянган хүн ирнэ. Энэ асуудлыг бүсийн оператор хэрхэн шийдэх вэ? Хог хаягдлын гол үүсвэр нь байгаль нуурын ирэг дээрх дураараа аялжууж жуулчд. Маа нутгийн иргэд ч юм адилхан. Бид майхан барихыг хориглож чадахгүй ч илүү тав тухтай орчинд байрлуулах нөхцөл бүрдүүлж чадна. Все предложения Амралтын бүсүүдийг сайжруулах талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг яам цаашдын ажилдаа тусгаж ажиллана. Даниил Щербаков, новости дня. Одними из первых принять Шинэ жилийн шилдэг чимэглэлтэй байгууллагыг тодруулах уралдаанд хамгийн түрүүнд Тамаз Зоогийн газар нэрээ өгсөн юм. Танхимаа улаан өнгөр чимж Кавказын бэлэг тэмдэг гэгддэг анар жимсийг гол онцлогоо болгожээ. Кавказа. Бид дотор орчноо зөвлөлтийн хэв маягаар өөрсдийн гараар хийж чимсэн. Учир нь манай шинэ жилийн үйл ажиллагааны сэдв нь Кавказд болсон явдал буюу Шуурикийн адал явдал юм. Яг одоо төв хаалгаа чимэглэж байна. Зочид маань шинэ жилийн уур амьсгалыг мэдэрч баяраа сайхан тэмдэглээсэй гэж хүсэж байна. Гостям стоит обратить Зураг авах бүс болон Зоогийн газрын үүдний хэсэг нь онцгой анхаарал татна. Анар жимсийг нарсны мөчир гэрлэн чимэглэлтэй хослуулжээ. Ихэнхийг нь өөртөө урлаж хийсэн байна. своими руками. Настоящую Хотын төвд байрлах байгалийн шуудан гэрийн эзэн маш үзэсгэлэнтэй шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлжээ. Гадаах чимэглэлээс гадна доторх орчныг ч баярын уур амьсгалтай болгосныг харуулъя. и покажем. Гайхам сайхан Бурятид зочилж буй гişid оршин суугчид та бүхэн минь амар мэнд байна уу? Та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж шуудан гэрт минь тулахыг урьж байна. Байгалийн шуудан гэрийн эзэн Галина Тарнуева чимэглэлээ өөрийн гараар хийжээ. Өвөрмөц Снегурочка 5 минутын дараа шинэ он гарахыг заасан цаг хүртэл байна. Гадах чимэглэл бол тусдаа түүх. Юуны түрүүнд би Бурят руу хийх аяллыг бэлэгдсэн том чимдан байрлуулсан. Мөн Улаан-Үүд, Бурят, Байгаль, Калининград, Москва, Санкт-Петербург гээд ил захидлууд хурж очдог Оросын газрын зургаар чиглэсэн заагч тэмдгүүд ч хийсэн. Гадна болон дотоод заслыг шинэ жилийн уур амьсгалтай болгон чимэх нь жил бүрийн уламжлал болсон. Манай хотын иргэд зочдод баярын уур амьсгал төрүүлэхийг хүсдэг. Гэрэл болон гоёмсог чимэглэлийн тусламжтайгаар баярыг ойртуулж байна. Всего в конкурсе 5 номинаций. Уралдаан өвлийн амд худалдааны төвийн шилдэг чимэглэл, өвлийн цонх худалдааны байгууллагын шилдэг чимэглэл, үйлчилгээний байгууллагын шилдэг чимэглэл гэсэн 5 номинацтай. Байгууллага бүр оролцох боломжтой. Форм собственности, киоски и павильоны. Шинэ жилийн шилдэг чимэглэлийн уралдаан 14 сарын 21-нд эхэлсэн. Өргөдөл хүлээн авах хугацаа 12 сарын 17 хүртэл үргэлжилнэ. Уралдааны зорилго нь шинэ жилийн чимэглэлийн туршлагыг тодруулж бизнес эрхлэгчдэд дэмжих явдал юм а. Призовой фонд конкурса миллион. Шагналын сан 1 сая рубль, тус бүрийн номинацийн ялагчдад 100 мянган рубль, 2 дугаар байрт 60 мянга, 3 дугаар байрт 40 мянган рубль олгоно. Андрей Слепнев, Доржи Чайдопов, новости дня.
На площадке Талбай дээрээ эрхүү мужийн тамирчин Карен Манюкян хүчээ үзэж байна. Ууст Илимскийн тамирчин өрсөлдөгчөө ялсан ч тоглолттой сэтгэл хангалуун бус байгаагаа хэллээ. доволен. Өрсөлдөгч хүчтэй байгаагүй. Гэхдээ би яллаа. Туршлага ялсан гэхүүд тулаан бүртэй хамт туршлага нэмэгдэг. Би угаасаа гар тулаанч биш. Уушуугийн тамирчин. Өнөөдөр дахиад нэг тулаан ийн. Тэр тулаанд хин ялсан 3 дугаар байр ижилж Оросын холбооны улсын аваргад оролцох эрх авна. Би энд нэг зорилготой ирсэн. Шилэгдэн гарахын төлөө ирлээ. Первенство и чемпионат. Сибири холбооны тойргийн тэмцээн Труд спортын ордонд боллоо. Эрхүү Новосибирск, Томск, мужууд болон Красноярск, Алтайн хязгаар ба тойргийн бусад бүс нутгаас шилдэг тамирчид ирлээ. Эрхүү муж ийм төвшний тэмцээнийг 5 жилийн дараах анхны тохиолдол боллоо. Уровня более 5 лет назад. 2019 онд энэ талбайд Сибирийн тойргийн аваргыг зохион байгуулж байсан. Энэ жил холбооны шийдвэрээр залуучуудын болон насан туршидын тэмцээнийг зэрэг явуулж байна. Өнөөдөр тэмцээний 3 дахь өдөр үргэлжилж байна. 9 бус нутгийн 600 гаруй тамирчин оролцож байна. Эхний 3 шалгарсан тамирчид эх 2 дугаар сард Владивосток хотод болох Оросын холбооны улсын аварга болон өсвөрийн улсын аваргын шалгаруулах тэмцээнд Сибирийн тойргийн шигшээг төдийлөн оролцох эрх авна. Впереди у лучших спортсменов большая. Шилдэгүүдийг ойрын үед том тэмцээнүүд хүлээж байна. Харин эрхчлэлтэд дахин ур чадвараа харуулах болно. Прокуден специально для программы «Новости». Өөр байгалийн хязгаараа аялал жуулчлалын салбарт томоохон өөрчлөлтүүд хийгдэх гэж байна. Энд гадаадын жуулчдыг ялангуяа бүх найрамдах хятад ард улсын аялагчдыг татах шинэ аялал жуулчлалын кластерын концепц боловсруулах ажил хийдвэрнэж байна. Энэ бол аялал жуулчлалыг системтэй хөгжүүлж өөр байгалийн хязгаарын сонирхлыг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна. Одоогийн байдлаар Орос улбаны улсын цөөн хитэн бүсэл энэ ажлыг ингэж үндсэн суурьтаагаар хийж байгаа. Бид өнөөдөр жуулчдад юу хэрэгтэй вэ? Бидний нөөц бололцоо ямар билээ? Зэрэг үндсэн гол зүйлээ танилцуулж байна. Ингээд хөгжлийн боломжтой чиглэлүүд тодорхой болж манайд юу дутуу байгааг яг таг ойлгож чадна. Өөр байгалийн хязгаарт одоо олон давхар орчин үеийн зочид буудлууд үйлчилгээний чанарыг өсөлт хөгжүүл мөн хятадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг түүхэн барилгуудыг шинжлэх шаардлагатай байна. Мөн улаан аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулж байгаа. Учир нь хятадд Мао Зэдүнтэй холбоотой түүхэн газар нутагт аялах сонирхол өндөр бөгөөд ийм цэгүүд өөр байгальтай. Улаан аялал жуулчлалын үзэл санааг бид дахин боловсруулж илүү амьд хэрэгжүүлж бодит үр дүн гаргах үс механизм болгон гарган ирж байна. Гол нь зөв санаа гаргаа зогсохгүй тэр санаагаа газар дээрээ хэрхэн хэрэгжихийг нарийн тооцоолох ёстой. Энэ төслийн соёлын хувийг хамгаалах жилийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд агуу цайны зам олон улсын аялал жуулчлалын маршрутад багтжээ. Ингэснээр өөр байгалийн хязгаар олон улсын зах зээлд илүү танигдж сонирхол нэмэгдэх боломжтой. Дотоодын бизнес эрхлэгчид житгэвтэй сонирхож байна. Бизнес эрхлэгчид маань өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Тэд хөнгөлөлттэй зээлийг ашиглан сангаа нэмэгдүүлж, үйлчилгээний чанар тав тухыг сайжруулах талаар бодож эхэлсэн. Ийхүү аялал жуулчлалын кластер хэрэгжснээр өөр байгалийн аялал жуулчлалын газрын зургийг үндсээр нь өөрчилж хятадын жуулчдын хамгийн дуртай чиглэлүүдийн нэг болгох зорилготой байна. Шинэ жилийн гол бэлэг тэмдэг болсон энэ гацуур дээр жирийн биш онцгой бөмбөлгүүд өлгөөтэй байна. Бөмбөлөг бүрт хүүхдүүдийн шинэ ондоо зориулан бичсэн нандин хүсэл бий. Эдгээрийг амьдралын болцоо хомс гэр бүлийн хүүхдүүд өөрсдийн гараар бичжээ. Хамгийн түгээмэл хүсэлтүүд нь тишүүр, гар утас, компьютер тоглоом дугуйг нь гэхдээ зарим хүслийг ямар ч эд шийдтэй өвгөн эрхшээж чадахгүй. Хүүхдүүд маш олон захидал бичдэг, зурагч зурдаг. Би өвлийн өвгөний туслахын хувьд бүгдийг нь уншиж ангилдаг. Ээжиг минь эдгэж өгөөсэй. Өвчтэй эмээ маань сайхан болог гэх мэт маш их сэтгэл хөдлөм хүсэлт таарлтна. Заримыг уншиж суухад нулимсаа барьж яддаг шүү. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байсан ч сэтгэлийн бэлэг барих боломж хүн бүрт нээлттэй. Хүүхдүүдийн хүслийг бичсэн бөмбөлөгтэй гацуурыг Новосити болон Лего худалдааны төвийн дээдсгийн мэдээлгүүрүүдэд байрлуулжээ. Сайн дурынхны хэлснээр ямар ч хүсэл уншигдахгүй анхаарал хандуулалгүй үлдэхгүй. Хүсэл бүрийг биелүүлдэг. Ивент тэтгэгчид, бизнес эрхлэгчид, энгийн иргэдгээд бүгд оролцдог. Заримдаа ямар нэг бэлэг тутах юм бол бид өөрсдөө хамтдаа мөнгө цуглуулж хүүхдийн хүслийг биелүүлдэг.
Волонтеры надеются. Хүслийн газар сайн үлсэн шинэ жилийн аяныг олон жил үргэлжлэн гэж сайн дурынхан найдаж байна. Хүн бүхэн нэг ч гэсэн хүүхдийг илүү аз жаргалтай болгох тэр мөчөд жинхэнэ сайхан сэтгэлд өвлийн өвөө болж чадна. Одного ребенка счастливее. Телеканал Забайкалье. Забайкалье телевизч энэ сайхан аянд нэгдэж нэг хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхээр шийдлээ. Пьеса 6 дахь удаагийн гитарын цаг олон улсын фестивал Москва хотод нэгдлээ. Орчин үеийн хятад зохиолчийн уул ба салхи бүтээл ихшгэлнэ. Тайзан дээр олон улсын нэр хүндтэй уралдааны шагналд онцгой авиаст гитарчин Цюньхун Кван гарлаа. Энэ бол түүний Оросд хийх анхны тоглолт юм. Миний тоглож буй хятад бүтээл бол саяхан бичигдсэн бүтээл юм. Анх хятад хөгжмийн зэмсгүүдэд зориулан бичсэн ч өнгөрсөн жил бид зохиолчийн хамтаарх гитарт зориулан янзсан юм. Тоглоход үгтэй ч энэ бүтээл хятад хөгжмийн түүх гарал үүсэл гоо зүг үнэн боддоор илэрхийлдэг. первый фестиваль. Тус наадам анх 2019 онд зохион байгуулагджээ. Наадам 3 иш шаттай эхлээд гитарын шин зохиол шалгаруулах зохиолчдын өрсөлдөөн, дараа нь гүйцэтгэгчдийн уралдаан болон концерт. Төсөлд одоогоор 22 улс нэгдээд байна. Нийт 700 гаруй оролцогчтой гинэ. 700. Гитарын онцлог нь дэлхийн олон улс орны өөр өөр сэтгэлгээтэй хүмүүсийг нэгтгэдэг явдал юм. Энэ бол мэрэгжлийн хөгжимчдөд ч, сонсогчдод ч, энгийн сонирхогчдод ч классик хөгжмийг ойртуулдаг универсал зэмсгээ. Фестиваль стал Фестиваль нь шинэхэн авиаснууд болон мастеруудад адилхан боломж олгодог. Роман Зоркин шүүх бүрэлдэхүүн болон гоцлол хөгжимчний үргийг хослуулан оролцож байна. Өнөөдөр би 2 төрлийн гитартай тоглоно. Классик 6 утасд болон Бразил 7 утсан гитар. Би Марио Кастельнуово Тедескогийн хөгжим, мөн орчин үеийн хөгжмийн зохиолч Маурицио Колоннагийн бүтээлийг тоглоно. Эхнийх нь Паганини зориулсан романтизмын үеийн өнгөйстэй. Харин хоёр дахь нь жинхэнэ Итали наран мэт гэгэлэг эрчтэй хурдтай. Вячеслав Шугаев. Өнгөрсөн жилийн уралдааны ялагч Вячеслав Шугаев энэ удаад урилгаар оролцож байна. Түүний гитарын гიშгийг камерын найрал хөгжим Москва симфониета даган хоршино. Гитарын баяр бол хариуцлага ба баяр хөөрөл хоссон мөч. Ийм том тайзан дээр гадаадын уран бүтээлчтэй хамт тоглох боломж Оросд тийм ч олон бишээ. Над бол өсөлт баяр хөөр үзэгчдэд өөрийгөө харуулах том боломж. Маш үн цэнтэй явдал юм а. Фестиваль традиционно. Фестиваль уламжлал ёсоор Москвагийн Ромын католик кафедралд зохиогдож байна. Улс орнуудын найрамдлыг холбож, шинэ авиасыг нээж, хэл хязгааргүй классик гитарын ертөнцийг улам ойртуулсан байна. ТВ Брикс. Бум электромобилей в Китае. Бүгд найрамдагчид ард улсад шинэ их усүрээр ажилладаг автомашины борлуулалт анх удаа дотоод шатлалтын хөдөлгөөнтэй автомашины борлуулалтаас давлаа. С обычными двигателями. 2025 онд Нанган терминалын нэвтрүүлэх хүчин чадал 1 сая автомашинд хүрээд байна. Гадаад худалдааны автомашины импорт, экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өсөж, экспортын өсөлт 37% хүрсэн. Этот автомобильный терминал. Шанхайн тусгай бүс Линган дахь энэ авто терминал өдөр бүр ачааллаар дүрэн. Нанганаар өдөрт 3-аас 5,000 автомашин нэвтэрдэг. Томоохон гадаад үйлдвэрлэгчид хятадын автомашин үйлдвэрлэгчдэд том найдвар тавьж байна. Производителей. Энэ бусад улс орнуудад хятадын туршлагыг өөрсдийн үйлдвэрт нутагшуулах сайхан боломж юм а. Хятад итгэмээргүй хурдаар бусад олон орноос түргэн хөгжиж байна. Хятад үйлдвэрлэгчид би тэдний бүтээгдэхүүнийг бид Өмнөд Америк болон Европт ашиглах боломжтой гэдг нь тодорхой. Росту автоперевозок способствует. Автоэр өсөлтөд Шанхайн Галийн техникийн шинжилэлч нөлөөлж байна. Инновац бүхий хяналтын загварууд нэвтэрч, роботжуулалт өргөжөж, дижитал шилжилт хурдаснаар нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой ажиллагааг хангаж, бомбын дамжуулалтын шинэ рекордуудыг баталгаа болгож байна. Рекордов пропускной способности портов Шанхая. Илона Линард, CGTN.